Даам 2026 100 бодолт даамын тэмцээнд нас насны ангилалд 400 гаруй тамирчин оролцож байна. Хамгийн бяцхан оролцогч 5 настай Тэмүү Эрдэнэийг НТВ-ийн мэдээ онцолж байна. Тэрээр даамаар хичээллээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм. Тэмүү Эрдэнэний хувьд даам тоглож гиснээс хойш сэтгэн бодох чадвар нэмэгдэн төвчээртэй сууж сурчээ. Тэгээ говьалтай амнаас хот руу юугаар ирсэн? Би хөвгүйсэлтэй илээ алдан босоод ирлээ томсон. Даам тоглоход ямар санагддаг вэ? Анда. Ер нь даам тоглохдоо яг юуг анхаарах хэрэгтэй, яа тавих хэрэгтэй? Даам улахаасаа. Эстэ хайдашээ. Тэмүү Эрдэнэийг аав нь төлөвшүүлэх зорилгоор даам сургажээ. За олон хүүхэдтэй танилцуулах, туршлага хоримтлуулахаар ээж нь хүүгээ тэмцээн алгасалгүй авч явдаг байна. За анх тэмцээнийг хожигдлоор дуусгадаг байсан бол хичээл зүтгэлийн үр дүнд аймгийн авраг шалгаруулах даамны тэмцээний 2 дугаар байранд оржээ. За энэ нь аав ээжд нь хүүгээ улсын тэмцээнд оролцуулах урам зориг өгчээ. За иймээс 3 дугаар сард болсон улсын өсвөрийн авраг шалгаруулах даамны тэмцээнд оролцуулж Тэмүү Эрдэнэ 3 дугаар зэрэг хүртжээ. Манай хүүхдэлгээр өөр их хөдөлгөөнтэй хүүхд. Тэгэхээр нөгөө хүүхдийн хөдөлгөөнийг дарахын тулд эхлээд нөгөө сууж сурах спортоор хичээлүүлж эхэлсэн. Их нөгөө хүлээлттэй, тэгээ бас нөгөө догдлолтой, за хүмүүн яах бол за ялчаасаа гэсэн тийм л ирмэлзэлтэй их хүлээдэг дээ. Даам тоглох нь оюун ухааныг хөгжүүлж, стратегийн сэтгэлгээг сайжруулдаг, за мөн нийгмийн харилцааг дэмждэг ашигтай тоглоом юм. Даам тоглох явцад олон янзын нөхцөл байдлыг урьдчилан таамаглаж, дараагийн алхмуудаа төлөвлөх шаардлагатай тул урт хугацааны ой бодох чадвар нэмэгддэг. За мөн ялалт амжилтын мэдрэмж нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг байна.